Улсын бүртгэлийн лавлгаа мэдээллийг улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 12-ийн 1-д заасны дагуу нээлттэй хаалттай хязгаартайгаар олгодог. За хязгаартай мэдээллээс эргэн хуулийн этгээдэд лавлгааг олгохдоо улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 12-ийн 6 заасны дагуу тухайн эргэн хуулийн этгээдийн зөвшөөрлөөр лавлгааг олгодог. Иргэний улсын бүртгэлийн чиглэлээр 21, төрөмгийн эрхийн улсын бүртгэлийн чиглэлээр 2, хууль этгээдийн улсын бүртгэлийн чиглэлээр 7 нийтдээ 30 төрлийн лавлгаа үйлчилгээг бол иргэдэд үзүүлж байна. За үүнээс бүртгэл цэгийн сайтаас 23 төрлийн лавлгааг бол иргэд үн төлбөргүй авах боломжтой. Мөн түүц машинаас 10 төрлийн лавлгааг олгодог. Монгол улс 1988 оны 6 сард хүн амаа регистржүүлж эхэлсэн байдаг. За энэ регистрийн баримтыг бол хүн амын автоматжуулсан төв регистр буюу хаатар гэж нэрлэдэг. За энэ хаатар гэдэг маягт бол тухайн иргэний овог нэр, төрсөн он сар өдөр, хүйс, эцэг эхийн мэдээлэл, оршин суугаа, хаяг, ажиллаж буй албан газрын мэдээлэл гэх зэрэг маш олон мэдээллүүдийг бол өөртөө агуулдаг байгаа.